За энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуультаа ирдэг зам. Уг нь энэ зам эндээс арай өргөн байсан. За гэвч өнгөрсөн 8 сард энд барилгын компани орон сууц барьж хашаа хатгаснаар энэ зам улам нарийсаж хүүхдүүд сургуультаа ирэхдээ машин дайруулчих шахуу ирж байна. Уртгаа харж байгаа хүн явхад хүртэл хүндхэн болсон энэ замаар харааны бэрхшээлтэй хүүхдүүд арай гэж бидчий явдаг байна. Хажуугаар нь машин үргэлж холихын зэрэгцээ барилгын хаягдал төмөр дээрээс нь урчихгүй хэмээн хүүхдүүд айцтай сургуультаа ирдэг гинэ. Тэр гарцсан бас хэцүү үед юм аа. Амар жижигхэн зайтай ээж тэр машин яваад тэгээд зам болоод бороо орохоор шавар мавар тогтчихдээ их бас хэцүү болцсон байлээ. Ер нь хүүхдүүд ер нь тэгэл зарим одоо энэ хойд сургуулийн хүүхдүүд тэгэл ноцтой бол нэгнийгаа нэг магаж явчих гал одоо энэ хараагүй бид нар ч ингэж явж байхад хүүхдүүд ингээл гүйж яриад эрүүл хард хүүхдүүд ирээл зодолтой ноцтой ийм эвдэлцээ зам амдэр чинь унж мурахад гимтэж ирсэн эвгүй юм болов. Тэгэл бид нар энэ ирэхэд ер нь өвлийн өвдөн талтрагаа бол бас хэцүү байдаг. Машины осол аваар их эрсдэл өндөртэй энэ замд ядаж хүүхдүүдийг өргөн замаар зорчуулъя гэж тус сургуулийн багш нар барилгын компанитай тэмцээд дийлээгүй байна. Тэгээ одоо ямар ч байсан энэ компани бол нэгэнт одоо барилгын зөвшөөрлөг авчихсан. Одоо дээд газруудаас зөвшөөрөл авч иж барьж байгаа бичиг баримтуудаа бид нарт үзүүлээд өөрсдөө одоо аюулгүй байдлаа хангаж ажиллана гэсэн нэг юм жижигхэн гэрээр хөвөмтөл явж байгаа шүү дээ. Тэгээ цагдаагийн газрын ч гэсэн энэ орчны аюулгүй байдлыг хангах тал дээр эдгээр бас өөрөө даалгавар өгсөн байгаа. Өргөсгөх боломжгүй. Боломжгүй. Ямар ч боломжгүй болоод ингээ хашаад барьсан байхгүй юу? 116 дугаар сургуулийн сурагчдын гаднах орчин ийм эрсдэлтэй шгилээс тус сургуулийн дотоод орчин нөхцөл сайжирсан байна. Тус сургуульд өнгөрсөн онд нийслэлийн төсвөөр засвар хийжээ. Гэтэл харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалтандаа хэрэглэх сурах хүчийг дутагдaltaй байна. Сургуульд нөгөө нэг кирилл сурах хүчийг том үсгтэйгээр гаргаад өгчвөл нөгөө нэг сул хардаг хүүхдүүд нь харах боломжтой болвол дээр авах гэж бодож байна. Тэгээд номын санд том үсгтэй номнууд ирээсэй л гэж бодож шүү дээ. Тэдэнд тулгамдж байгаа энэ асуудлыг яах вэ? Тэд яаж бусад хүүхдүүд чиг эрхээ бүрэн эдлэх вэ гэдэгт хүний эрхийн үндэсний комиссоос дараах тайлбарыг өглөө. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд хамгийн гол нь орчин байдаг. Энд бусад сургуулиуд төсөвтэй бол адилхан байдаг тал байт юм байлээ. Гэтэл энд бол бас тийм биш, тийм байдаггүй. Орчныг бүрдүүлэхэд хэрэглэгдэхүүнийг авахд ном тохимолно гэдэг бүх юм нь маш өндөр өчтөгтэй байдаг. Ном нь ихэд 3-4 дахин илүү үнэтэй байх жишээтэй. Барилсгэр хэвс ном. Тэгэхээр энэ дээр төр засгийн зүгээс энэ онцлогтод тохирсон үндэслэл бүхий, судалгаа бүхий энэ төсөв санхүүг бүрдүүлж энэ байгууллагыг, энэ сургуулийн үйл ажиллагааг хэм явуулах хэрэгтэй байна. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин нөхцөлийг бүрэн хангаж тэднийг бусадтай адил тэгш сурч боловсроход саадуулж байгаа ганц зүйл нь төсөв мөнгө болж тарж байна. Тус сургууль жилдээ 500 гаруй сая төгрөг төсөвлөгддөг. Энэ нь дотор байранд амьдарч байгаа хүүхдүүдийн хоол олон бусад зардал, засвар үйлчилгээ зэрэг зарцуулагддаг. Харин сурах бичигт эндээс мөнгө илүү гардаг байна. Гэтэл 2016 он хүртэлх боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах бичиг хэвлэх зардалд мөнгө төсөвлөгдөг байна. Тод мэдээнд Бямбгэрл анх 2